Хавдрын эсрэг үндэсний айныг анх Орхон аймгаас эхлэж байсан бөгөөд энэ жилийн хувьд хавдрын өвчлөлт өртөмтгий аймагуудын тоонд багтаж буй увс хойд Баян-Улгийн аймагуудад хуваарийн дагуу зохион байгуулж байгаа юм а. Ховд аймагт зохион байгуулагдсан айны нээлтийн үйл ажиллагаанд Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлчин бүрэн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн захирал Гандима, Ховд аймгийн засаг дарга гарсан дундаг бүсийн онцлог амжилтны төвийн захирал Баяр Тогтох, Хаан анхны ховд салбарын захирал Төрбат болон холбогдох салбарын хүмүүс оролцлоо. За Ховд аймгийн хувьд бол 5 жил үргэлжилж байгаа юм хөтлөөр байна. За энэ хөтлөөрийг энэ жил одоо Ховд аймгийг сонгож авсан ховчууд бид хүн баяртай байна. За ер нь хавдраар өвчлөл бол Ховд аймагт бас нэлээд бий. Ялангуяа зүүн төвийн бүс гэжсэн бол одоо сүүлийн үед бол одоо баруун одоо бүс рүү бас хавдар гарах магадлал нэлээд өндөр боллоо гэж байгаа. Тийм учраас иргэд маань одоо урьдчилан зэрэг хэмжлэг сайн хамрагдах ийм шаардлагатай. Тэгээд энэхүү арга хэмжээг зохион байгуулсан одоо үндэсний төв болон Монгол Улсын засгийн газар, Монголын радио телевиз, за энэхүү арга хэмжээнд ирж оролцсон эмч мэргэжилтнүүд аймгийн төв дээр ирж одоо элэг шилжүүлэн суулгах болон хавдрын мэс заслагээс онцлогоо гэсэн нийт эрдэмтэн доктор эмч нартай совдчуудынхаа өмнөөс хүн талархал дэвшүүлье. Өнөөдрийн байдлаар Монгол улсад хорт хавдраар өвчлсөн, эдгэрсэн, эмчлүүлж байгаа 18 мянган орчим иргэд байдаг ба жилд 5 мянган орчим иргэд хорт хавдар гэсэн онц сонсож байна. Тийм учраас хорт хавдрын тог бууруулах, эрт онцлож эмчлэх, энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр шатшатандаа анхаарч ажиллах нь чухал болж байна. Хорт хавдар гэдэг бол өөрөө өхөл биш ээ. Энэ бол эдгэрч болно. Гагцхуудаа эрт онцлог гэдэг л одоо ийм уран дор ажиллаж байгаа тийм ээ. Тэгэхээр иргэдийн эрүүл мэндийн боловсрол их чухал байна. Зөвхөн одоо эмнэлгийн байгууллага эрүүл мэндийн салбар л одоо хорт хавдрыг ганцаараа дийлэх юм биш. Энэ бол иргэдийн оролцоо бол асар их чухал. Та өөрөө эрт онцлуулж, эмчлүүлж, үзүүлэх бол чухал. Тэгэхээр бид одоо орон нутагт энэ хорт хавдрын онцлогоог сайжруулах, эрт илрүүлэх үйлчилгээний ийм дид бүтцийг бий болгохын төлөө хичээн ажиллаж байна тийм ээ. Яг энэ утгаараа 2018 онд бол одоо Увс аймаг Баян-Улгийн өнөөдөр Ховд аймагт бид ажиллаж байна. Тэгэхээр Ховд аймгийн бүсийн онцлогооны төвийн хамт олон хамтраад бид бас энэ хорт хавдрын тэмцэх болсон хүчний асуудлаас их сайн бэлдэж чадсан явдал бол бас их таатай байна. Энд одоо хим эмчилгээ хийдэг болсон байна. Хөнгөлөлт эмчилгээний тусдаа эмчтэй, хавдрын бүртгэгч эмчтэй, тэгээд одоо мэс заслын тусламжгаа босод тусламжууд явж байна тийм ээ. Энэ бүхэн бол одоо орон нутагтаа иргэн Улаанбаатар хотыг зорилгоогоор тэр мөнгө төгрөгөө үрэлгүүгээр нутагтаа эмчлүүлэх явдлыг л одоо сайжруулах энэний төлөө бид ажиллаж байна. Магадгүй 5 жилийн дараа хэд Монгол улс тэр чигээр бүх одоо аймагуудад хорт хавдрын тусламж үйлчилгээ үзүүлдэг болтсон. Заавал одоо хавдар судлалын төвийг зорихгүй зөвхөн одоо онцгой тохиолдлууд, төвөгтэй бэрхшээлтэй тохиолдлууд нь хотыг зорддог ийм байгаасай л гэж хүсэж байна. Ховд аймгийн тухайд нэг ялангуяа хоол боловсруулах эрхтэн буюу элэг хотоодны хорт хавдар дийлэн хувийг эзэлдэг байна. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн бүсийн онцлог амжилтны төвийн хавдар судлалын кабинетэд 466 хүн хяналтанд дэмжлүүлж байна. Энэ нь 10,000 хүн амд тооцож үзэхэд 53.3 хувийг эзлэж байгаа нь Ховд аймагт хавдрын өвчлөл өндөр байгааг харуулж байгаа юм а. Тиймээс Улсын хурлын гишүүн Бэм цогт болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын саналын дагуу хавдрын эсрэг айныг Ховд аймагт зохион байгуулж байна. Тэгээд эхлээ бид нэр санал авдаг танах хэрэг авах хэрэгцээ байна уу гэхээр манай тавдрын өвчлөл өндөр учраас бид нар аавна гэдэг саналаа явуулдаг. Тэгээ 11, 13, 15, 16, 18 онуудад ингээд нийт 7700 гаруй хүнийг үзэж за тэрнээс шинээр бол хавдар нэг 18 онцлогдчихсэн тэр 5 жилийн хугацаанд хавдрын урьдлын өвчнүүдийг маш ихээр онцлжсэн 430 гаруй урьдлын өвчнүүдийг онцлог 45 хүнд мис ажилбар болон жижиг мис засал мис ажилбаруудыг хийжсэн 145 хүнийг сайн дурын сургагчаар бэлтгэжсэн давхарцсан тоогоор 200 гаруй эмч мэргэжилтнийг онлайн болон ажлын байранд сургасан ийм үзүүлэлт үр дүнтэй ажилласан бид нар. Хавдрын эсрэг үндэсний айны хүрээнд хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг 6 сарын 18-ны өдрөөс эхлэн Ховд аймаг дахь бүсийн онцлог амжилтны төвд ард ирээдийг 8-аас 10 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоонд хамруулж мөн шаардлагатай иргэдэд мис ажилбарыг газар дээр нь цаг алдалгүй хийж эрдэнэт хүний амь насыг аврах их үйлсэд нэгдэн ажиллаж байна. Мөн орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд нарийн мэргэжлийн сургалтыг явуулж тэдний мэдлэг чадварыг дээшлүүлж байгаа нь энэ удаагийн айны онцлог болж байна. Айныг хамтран зохион байгуулж буй Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нь цаашдаа зөвхөн хавдраг гэлтгүй эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагааг дэмжин ажиллах бодлогыг баримтлаж байгаа тухай Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн захирал Гандима энэ үеэр онцлож байлаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нийгмийн өмнө хүлээсэн хамгийн гол үүрэг хариуцлага
явдлынхаа нэг нь ард олныгоо олон нийтийн соён гээгэрүүлэх үйл явц байдаг л да. Ялангуяа эрүүл мэндийн салбарт энэ нийт нас баралтын 20 гаруй хувь нь зөвхөн хавдрын шалтгаантай байгаа өнөө энэ цаг үед бид нийтлэлийнхаа бодлогыг энэ эрүүл мэндийн чиглэлд хүмүүсийг хавдраас эрт хэрхэн соён урьдчилан сэргийлэх вэ? Дээрэс нь хавдрын энэ хавдар үүсгдэг гол шалтгаанууд нь юу юм? Амьдралын зөв хэм маягийг хэрхэн төлөвшүүлж амьдрах ёстой гэдэг ч юм уу. Энэ эрүүл мэндийн чиглэлийн боловсролыг олгох төр үндэсний олон нийтийн төлөөс нийтлэлийн бодлоготой ач холбогдол өгчөөсний нэг илэрлэл нь 8 жилийн турш бид нар тасралтгүй хавдрын эсрэг үндэсний аянд нэгдсэн явдал юм аа. Аяныг санаачлан хамтран зохион байгуулж буй Хаан банкны хувьд өнгөрсөн 7 жилийн хугацаанд тус аяныг явуулахад 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлж орон нутгийн 2600 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтнээр бэлтгэж хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээн ажиллажээ. Монголын үндэсний олон нийтийн ариудад хэлбэл за аймаг орон нутгийн удирдлагууд засаг даргын хамгийн газар аймгийн засаг дарга за мөн тэгээд бүсийн онцлогын эмчилгээний төвийн хамт олон эрүүл мэндийн газрынхаа нийт хамт олондоос хамт олонныхоо нэр юмнаас талархаж байгаа илэрхийлье. Хавдрын эсрэг аян Ховд аймагт 6 дугаар сарын 22-нд дуустал явагдана.